Дараагийн бичлэгийг нэгэн үл хөдлөх хөрөнгийн агент нийтэлжээ. Тэр өөрийгөө камераар бичиж явах үедээ нэлээд чихүүц төрөлм зүйлийг санамсаргүйгээр камертаа буулгасан байна. Тухайн үед тэрээр зарж буй байшингийн сонирхож байсан үйлчлүүлэгчид зориулан бичлэг хийж байсан байна. Энэ удаад хэд хэдэн үйлчлүүлэгч уг байшинг оройн цагаар үзэх хүсэлт гаргасан байна. Учир нь тэд шөнийн цагаар байшин доторх гэрэлтүүл хэрхэн харагддгийг мэдхийг хүсжээ. Ингээд агент оройн уг байшин дээр ирж видео танилцуулга эхлүүлнэ. Гэвч бичлэг хийж явах явцдаа тэр дараах зүйлийг камертаа болгон авчээ. Wow, it's 10 p.m. and my day was fully booked with showings of this beautiful vintage 1962. Wow, it's 10 p.m. and my day was fully booked with showings of this vintage 1963 bungalow. Go ahead, do it again. You're on camera. Open this door. Go ahead, open this door. Open this door like you did the other one. Come on, just move the glass or something. Go ahead, do it again. I'm not scared. Өөрийнхөө аюулгүй байдал санаа зовсон агент маш их айд сандран байшингаа шууд зүгтэн гарсан байна. Гэтэ энэ бичлэгт агент анх үзэхдээ анзаараагүй өөр нэг зүйл бас бичигдсэн байжээ. Энэ нь бичлэгийн ихэнх хэсэгт түүний хоёр дахь оролдлогын үеэр болсон байна. Хаалга онгойхоос өмнө ханан дээр хүргүүдийн нэг нь өөрчлөгдөж эхэлдэг. 10 p.m. and my day was fully booked with showings of this vintage 1963 bungalow. Анхааралтай харвал зураг дээр хүний царай аажмаар бараантаж эхэлж байгааг харж байна. Харин хэдхэн секундын дараа буцаад хэвэн байдалтай орчихдог. Мөн нэг зүйлийг дурдах хэрэгтэй нь тэр тухайн өдөр энэ байшинд өмнө нь ирсэн байсан бөгөөд тэр үедээ ч аль хэдийн эвгүй чихүүц төрөлн мэдрэмж авч байжээ. Тэр хідэн үйлчлүүлэгчид байшинг танилцуулж авах үед хаалганууд гинэд өөртөө онгойж эхэлсэн. Join me on a tour of this charming 3.5
Join me on a tour of this charming. Тэр цаашид энэ байшин зарсаар байх хэсэг нь тодорхойгүй ч хэрв зарсаар байх юм бол үзэгчдийн хэлж буйгаар үнийг нь нэлээд сайн хямдруулах шаардлагатай болох байхаа. Дараагийн бичлэгэн дээр нэгэн байшин дотор ганцаараа байх үедээ маш хачирхалтай зүйл камерт болон авчээ. Бичлэг дээр хэр одоогоор найзуудынхаа тусламжтайгаар гэртээ засвар хийж байгаа гэж. Гэвч түүний болон найзуудынх нь хэлснээр тэдэнд энэ байшин огт таалагддаггүй гэн. Тэд энэ байшин дээр ажиллаж эхэлснээс хойш олон хачирхалтай зүйлс мэдрэх болсон гэн. Эдгээрээс хамгийн түгээмэл нь хүүхдийн хоолой шүү бүдэгхэн шивнээ сонсогдох явдал байжээ. Нэгэн шөнө тэрээр ганцаараа утсаар бичлэг үзээ сууж байтал бүдэгхэн хоолой сонсогдсон байна. Тиймээс тэр найзуудынхаа ярьдаг тэр шивнийг камертаа болгож авахар шууд бичлэг хийж эхэлжээ. Гэвч бичлэг хийж байх үедээ тэр дараах зүйлийг бичин авсан байна. Камер дээр ямар ч шивнээ сонсогдоогүй. Харин оронд нь маш чанга дуу гардаг. Удалгүй галтгооны тавцан дээр байсан тавг унсан болох нь тодорхой болжээ. Тэр ихэндээ харах санамсаргүйгээр мөргөж унагаасан байх гэж бодсон байна. Гэвч ердөө хэдхэн шөнийн дараа тэр өөр нэг бичлэг нийтэлжээ. Харин тэр бичлэг өмнөх явдлыг бүрч илүү санаа зовмор болгосон байна. I'm here doing construction work at my house by myself, and my phone starts going off. I start getting these notifications that a person's been detected in my house. 6 minutes ago, it says someone was here. Look. There's nobody here. Yeah, there's no one here. I don't understand. I noticed yesterday there was people detected too, and so I checked the cameras on yesterday's video. Okay, hold on. Okay, alright. Here, check this out. Look, no one. And then watch this. Look. And then it just disappears. And then I check the second camera in the room and check this out. Look. The shadow right there. But there's no person. I don't know what to say. Хэрүү өрөөнд дотор хинж байгаагүй юм бол тэр сүудрэг яг хин эсвэл юу үүсгэсэн бэ? Рин камерын мэдээлэл дээр хин нэгэн байна гэж гарсан байна. Гэвч бичлэгээс харахад тэнд үнэндээ хинч байхгүй байв. Тэр өрөөнд байсан 2 дахь камер хүртэл гэрлийн өмнө юу ч саад болоогүйг харуулж байжээ. Хэрв үнэхээр гэрлийн өмнө ямар нэгэн зүйл байсан бол тэр сүудэр ойлгомжтой байх байсан. Гэвч тэнд юу ч байсангүй. Харин сүудрэг өөрийг нь анхааралтай ажиглах үед бичлэг бүрч аимшигтай санагдана. Зарим үзэгчдийн анзаарснаар тэр дүрсийн хүзүүнийг л хачин мөрөөсөн мэт харагддаг байна. Тэдний хэлж буугаар хүзүүнийх нь нугарсан байдал олсоор амиа хорлсон хүний төрхтэй төстэй аж. Өөр юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байсан тул байшингийн эзэн ихэд төвшг болжээ. Тэрийн үйл явдлыг одоо хүртэл тайлбарлаж чадаагүй хэвээр байна. Дараах бичлэг 2016 онд хийсэн байна. Бичлэгийг хийж буй хүнийг Леон гэдэг бөгөөд түүний хэлснээр яг үүнээс өмнө хувцсны шүүгээтэй холбоотой маш хачирхалтай зүйл болсон хэмээжээ. Тиймээс тэр өөр зүйл дахин болох болов уу гэж найдана камераас асуув. Sí, bueno, para que vean
Acá el ropero Леон нэлээд төвчээртэй хүлээн. Гэвч юу ч тохиолдсонгүй. Тэр хэдэн минутын дараа шүүгээ өөрөө хөдөлж байсан гэж тангараглах шахам хэлдэг. Гэвч харамсалтай нь бичлэг хийж байх үед ямар ч сонин зүйл ажиглагдсангүй. Ядарч Леон хувцсны шүүгийнхаа дотор талыг харуулах хүртэл. voy a abrir el ropero. Шүүгэн дотор алиалагчийн хүүхэлтэй байгаа нь тодорхой шалтгаантай гэжээ. Леоны хэлснээр хэдхэн шөнийн өмнө болсон нэгэн явдлаас болж тэр хүүхэлтэйг шүүгэнд хийсэн байна. Тэр яг юу болсон талаар дэлгэрэнгүй хэлдэггүй. Гэхдээ тэр явдлаас хойш дахиж тийм зүйл болохоос сэргийлж хүүхэлтэйг шүүгэнд хадгалах болсон байна. Мэдээж хүүхэлтэйг бүр мөсөн хайчихсан нь илүү зөв шийдвэр байх байсан гэж Леон өөрөө хэлдэгч, гэвч энэ нь түүний гэр бүлийнхний хувьд үн цэнтэй өвлөгдөж ирсэн хуучны эзүүл байсан тул зүгээр л хог дээр хаях боломжгүй гэжээ. Харин Леон бичлэгээ өргөжлүүлж байх үед түүнд эцэст нь тэр хүүхэлтэйг хайхаас өөр аргагүй болох нэгэн зүйл тохиолджээ. Acá el ropero donde mi mamá guarda es este, donde guarda el payaso. La entiende mucho. Es que una persona cuando se está enferma hay que entenderla. Porque solamente el sufrimiento que pasa a la persona... Ahí está hinchando la bola. Sí, ahí estamos viendo. La noche, sí, tiene más actividad la noche. Bueno, vamos a abrir a ver qué. Ahí se mueve. ¿Ya viste? Ahí como que... ¿Por qué no se gusta que hagan para se enoja para Sí. se pone malo? Bueno, pero tengo que abrir los cajones para que acá hay papeles y que hay ropa y que no hay nadie que pueda meterse adentro y vamos a abrir. Acá está el payaso. Юу ч болохгүй байх гэж эргэлзэж байсан Леон дараах зүйлийг камертаа болон авчээ. Гинэт хувцсны шүүгээ хүчтэй чихарч эхэлнэ. Яг л дотор нь хин нэгэн гацчихсан мэт. Шүүгээ наас чаас савлаж дотор нь байгаа хин нэгэн эсвэл ямар нэгэн зүйл гарах гэж тэмцэж байгаа мэт харагдана. Леон бүр шүүгээний эргэн тойрныг ч харуулж ард нь хинч нуугдаагүй гэдгийг үзүүлдэг. Como pueden ver acá el ropero está pegado a la pared. No sé si se puede ver, acá se logra ver. Que no hay nadie como para... Бусад ийм төрлийн бичлэгүүдийн нэгэн адил ийм бичлэгч мөн нэлээд хачирхалтай хэвээр үлдэж байна. Оройн 5 цаг үед New Back-д гихээж охин Блэкийн хамт зочны өрөөндөө зурагт үзэж байжээ. Тэр үед гэрт нь тэд хоёроос өөр хүн байгаагүй тул өмнө нь баг зэрэг эвгүй мэдрэмж авсан байсан болохоор хүүхэлдэйн кино үзье гэж тайвшраад үзэж эхэлсэн байна. Тэд зурагтаа үргэлжлүүлэн үзэж байтал гинэт байдал маш чихүүц төрүүлэн болж эхэлжээ. Blakey, you okay? There's nothing you can do or say to change that. I love you. Do you want me to go open the door? Why? No? Sucks for you. Okay. Okay, I'm honestly freaking the out and I don't know what to do. Just a couple minutes ago, I got up and I closed my door because she kept pointing to my room saying, Mommy, Mommy, someone's over there. Yes, but And she was terrified. She was terrified. Of course, freaking me out. So I went over there and she just said, No, Mommy, come here, Mommy, sit, Mommy, don't go over there. And so I called the dog and I closed the door and as you can see, dude, she's still terrified. Наюуны хэлснээр тэр үнэхээр их айд сандарсан бөгөөд яг юу хийхээ мэдэхгүй байсан гэн. Ердөө хэдхэн минутын өмнө тэр унтлахын өрөөнийхөө хаалгыг хаасан байна. Учир нь охин Блэк нь тэр өрөөрөө байнга зааж ээжээ тэнд хин нэгэн байна гэж хэлээд байсан байна. Блэк маш их айсан бөгөөд энэ нь ч Наюуныг мөн айлгажээ. Наюун өрөөг шалгахаар очсон ч охин нь түүнд тийшээ битгий оч гэж хэлсэн байна. Тиймээс тэр нь хоогоо дуудан авчаад өрөөний хаалгыг хаажээ. Гэсэн ч охин нь айсан хэвээр байв.
Аюуны хэлснээр охин нь хаалганы дэргэд хэн нэгэн зогсож байна гэмэжээ. Охин зүгээр нэг шалтгаангүйгээр ингэтлээ айдаг хүүхэд биш байна. Ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгэн түүнийг үнэхээр ингэж айлгсан мэт санагдаж байжээ. Аюун мөн энэ бичлэгээс өмнө өөр хэд хэдэн бичлэг хийсэн байсан бөгөөд тэдгээр энэ явдал ямар нэгэн байдлаар холбоотой байж магадгүй хэмээн хэлсэн байна. Mommy's gonna go open the door, okay? I'll be right back. It's okay. I'll be right back. Her face. Dude, what the fuck? It's okay, baby. Okay, 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 okay. It's okay. It's okay. It's okay. Okay, tell me I'm not. Тэр дахин нэг удаа юу харагдсан юм бол гэж эргэлзэн. Учир нь зарим хүүхчүүд нохоон болон охин яг нэг зүйл мэдэрч байгаа мэт авирлаж байв. Охиныхоо дүрс харсан гих тэр хэсгийг шалгахаар шийдэх үед аюуны доторх эвгүй мэдрэмж улам хүчтэй болжээ. Гэвч өмнөхтэй адил тэнд юу ч байсангүй. Одоо бүрч илүү айдас төгссөн аюун энэ хачирхалтай байдлын талаар хэн нэгэн тайлбар өгч магадгүй хэмээн найдсан байна. Дараагийн бичлэг дээр нэгэн эмэгтэй нохоогоо ямар нэгэн үйлдэл хийж байхыг хараад шууд бичлэг хийж эхэлжээ. Бичлэг үргэлжлэхэд эхэндээ онцгой анзаарагдах зүйл харагдахгүй. Гэвч бичлэг эхлэх үед нэг зүйл болоогүй мэт боловч удахгүй гарч ирэх зүйл энэ бичлэгийг нэлээд хачирхалтай болгодог. Бичлэг хийсэн эмэгтэй тухайн үед гэртээ хоёр нохоотойгоо ганцаараа байсан байна. Тэр хоёр нохоо нь түүнд сүүлийн үед тохиолдсон хүнд үеийг даван туулахад нь тусалж байжээ. Учир нь ердөө сарын өмнө түүний нэг нохоо нас барсан байна. Энэ гарц түүнд маш их хүнд тусчээ. Учир нь Сэдийн нэртэй тэр нохоо түүнд зүгээр нэг тэжээвэр амтан биш, бараг л өөрийнх нь хөөхөлжиг санагддаг байсан хэмээн тэр ярьжээ. Гэвч тэр уу гашуугаа даван туулах гэж хичээж байх үедээ энэ бичлэг дээр нэгэн хачирхалтай зүйл анзаарсан байна. Гинэт хаанаас ч марын хэсэгт ямар нэгэн дүрс гарч ирдэг. Тэр дүрс ердөө хоромхон зур харагдаад дараа нь алга болчихдог. Хамгийн сонирхолтой нь тэр дүрс эмэгтэй нөгөө нохоогоо дуудах яг тэр мөчөд гарч ирсэн мэт харагддаг. Энэ жижигхэн зүйлэл эмэгтэйг тэр хачирхалтай дүрсийг зүгээр нэг санамсаргүй зүйл биш, харин түүний нас орсон нохоо Сэди байж магадгүй хэмээн бодоход хүргэжээ. Магадгүй Сэдигийн сүнс эзэн нь өөрийг нь дуудаж байх хэмээн бодсон ч байж мэдэх юм. Эхэндээ тэр энэ бичлэгийг хараад үнэхээр гайхаж юу гэж ойлгохоо мэдэхгүй байжээ. Харин одоо энэ бичлэг түүнд нэг төрлийн тайвшрал өгдөг болсон хэмээн тэр бичсэн байна. Дараах бичлэгийн охиныхаа аюулгүй байдал санаа зовсон нэгэн ээж нэгтэлжээ. Саяхан тэдний гэрт маш хачирхалтай нэгэн зүйл камерт нь бичигдсэн байна. Энэ бичлэг охиных нь унтлагын өрөөнд хийгдсэн бөгөөд өмнө нь чин өрөөнд өөр олон сонин зүйл тохиолдож байсан гэв. Тэдгээрээс хамгийн түгээмэл нь охин нь өрөөнийхөө яг нэг тодорхой хэсэг рүү айсан байдалтай ширтэх явдал ээжээ. Нэг удаа охин нь эмэгтэй хүний орилох дуу сонссон гэж хэлээд ээжийнхээ өрөө рүү хар хурдаараа гүн орсон байна. Ээж нь тухайн үед юу ч сонсоогүй тул маш их гайхжээ. Харин дараа нь тэр мөчийн камерын бичлэгийг шалгаж үзтэл дараах зүйл бичигдсэн байна. Гинэт камер дээр нэмэгтэй хүний орилох мэт чанга дуу сонсогдно. Тэр орлон хаанаас ч юм гинэт гарч ирсэн байв. Охин нь найсандаа өрөөнөөс айлгал хурдан зүгтэн гарч байгаа нь харагдана. Мэдээж үүнийг хэн нэгэн камер руу нэвтэрч зориуд дуу гаргасан байж магадгүй хэмээн тайлбарлаж болох юм. Гэвч охины ээж тэгж бодоогүй байгаа ч.
Учир нь үүнээс өмнө охин нь маш хачин зан авир гаргаж байсан. Мөн энэ өрөөнд олон өөр ойлгомжгүй зүйл тохиолдож байсан болохоор тэр үнийг эрдийн нэг техникийн асуудал гэж үзэхгүй байна. Шөнө оройн цагаар хэсэг найзууд өөрсдөө ч ихэд айж байсан нэгэн байшин дотор бичлэг хийж эхэлжээ. Тэр байшин нь тэдний нэг найз болох Алекс Семплийн өвөө эмээгийн гэр байсан байна. Харин тухайн үед өвөө эмээ нь амралтаар явсан тул гэртээ байгаагүй ажээ. Хэдийгээр найзууд бүгдээрээ хамт байсан ч байшин дотор нэг л хачин эвгүй урамсгал мэдрэгдэж байжээ. Хэдэн цагийн дараа байдал бүрч төгшөртэй болж эхэлсэн байна. Учир нь тэд дээд давхраас ямар нэгэн чимээ гарч байгааг сонсчээ. Тэд юу болж байгааг шалгахаар дээш гарах үед айдсан улам нэмэгдэнэ. Okay, so we heard something upstairs. Bro. You're joking. Go. Fuck that. Go. Where's the light? Alex? Bro, it's so cold up here. So no. Can we go home? What the bitch? Turn it off, bro. Alex, what the? Bruh! Bro! Alex! Oh! Байшин дотор хүйтэн температур, чихүүц төрүүлэн орчин нь бүхнийг улам эвгүй болгож байв. Гэтэл гэнэт нэгэн хөгжмийн тоглоомд тойруулга өөрөө тоглож эхэлнэ. Тэр тоглоомд хэн ч хүрээгүй байхад яаж ажиллаж эхэлснийг найзуудын хэн нь ч тайлбарлаж чадсангүй. Өмнө нь мэдэрч байсан тэр эвгүй уур амьсгалтай нийлээд тэр энэ үйл явдлыг эрдийн зүйл биш ямар нэгэн гач үзэгдэл байсан гэж үзэхэд хүрсэн байна. Харин та юу гэж бодож байна? Доор комментэд сэтгэлдээ үлдээгээрэй.